Сайн байна уу? Та бүхэндээ би тархины хөрөнгөөр барьсан талхныхаа зааврыг хүргэж байна. За, хөрөнгөө гаргаж авахдаа тараг, гурилаар хэсгэж гаргасан байгаа. За, нэгдүгээрт та бүхэн маань гурилаа зурна. За, гурилаа зүгээр л хөт усаар хит шингэн биш, хит хатуу биш зурна. За, тэгээд зурсан гурилаа 30-аас 40 минут амраана. За, ингэж нухаад. За, дөнгөж зуурсан гурил маань ямар ч суналтгүй ийм харцгаар байдаг. За, 30-аас 40 минут амраасны дараа гурилын маань хэв байдал өөрчлөгдсөн байдаг. Маш сайн сонолттой болж өгсөн байдаг. За, сонолттой боллоо гэдэг нь хөрөнгөө хийхэд бэлэн боллоо гэсэн үг. За, энэ гурилан дээрээ хөрөнгөө давстай ус хийгээд сайтар нухаж өгнө. За, хэрэг гурилан жоохон хатуу бол усаа их хийж болно. Гурилан шингэн бол усаа маш бага хийгээрэй. За, ингээд дээрэс нь хөрөнгөө хийгээд маш сайтар эвлэж эвлэл нь зуурч нухна гэсэн үг. За, нэлээд харцгаар хоорондоо эвлэхэд нэлээд том хэцүү байдаг боловч хэсэг хугацааны дараа гурил маань маш гоё жигд болоод ирнэ. За, ингээд гурилаа зураад нэг цаг дулаан газар таглаад амраана. За, нэг цаг амарсан гурил маань хэмжээнээсээ том болоод маш сайн суналтай болно. За, энэ таталт нь их маш чухал байдаг хөөлтөнд. За, энэ таталтыг 3-аас 4 удаа нэг цагийн зайтаагаар таталт хийнэ гэсэн үг. Хэрв та анх удаа хийж байгаа бол нэг цагийн зайтай 3-аас 4 удаа таталт хийгээрэй. За, би сүүлийн таталтаа хийгээд амраасны дараа гурилаа 2 хуваагаад хэрвээ та хэвтэй бол хэвэндээ хийж болно. За, би шууд листэн дээр талхаа хийх учраас бага зэргийн хэвэнд гараараа оруулаад тэгээд листэн дээрээ тавиад нэг 10 минут амраагаад тэгээд талхаа шарна. За, талхаа зүсээд зарим тохиолдолд ус цацаад хураа гурал цацаж болно. За, би энэ удаад зүсхийн тос хийж зүссэн завсартай хавчуулгаад маш гоё амттай болдог, шаргал өнгөтэй. За, эхний ээлжинд 180 градуст дээрд ороос нь 30 минут, дараагийн ээлжинд 160 градусаар доороос нь 30 минут. За, сүүлийн 10 минут 200 градуст болгоно. За, та талхныхаа том жижигээс шалтгаалаад өнгийг харж агаад гаргаарай. Баярлалаа.